Монгол улс бие даасан тусгаар тогтносон улс байх. Монгол улс дэлхийн бусад орнтой ижил түвшинд хөгжиж тэрнтэй сайхан харилцаатай явах. Тэгээд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал. Монголын ард түмний хөгжил цэцэглэлийн асуудал бол 430 депутат. Тэгээд 53 улсын баг хурлын гишүүн бол зүрх сэтгэлийн зарчим байсан. Жишээлбэл бүгд найрамдах Монгол ард улс гэдэг нэрийг Монгол улс гэхтэл бүгд найрамдах Монгол улс, бүгд найрамдах Монгол ард улс, Монгол улс, зүгээр Монгол гэсэн энэ янз бүрийн нэрүүд их гарч ирсэн. Тэгээд энээс Монгол улс гэхтэл энэ улс гэдэг имийг зөвхөн нэр солих биш. Энэ Монгол гэдэг чинь ингээд Монгол үндэстний Монгол гэсэн нэг агуу гүрний үндэс суурьны маа гэдгийг бодож энэ Монгол улс гэдэг нэрийг өгсөн байгаа юм. Энийг шийдлээ гэхтэл 2-3 хоног хэлцэжсэн шүү дээ. Энэ нэрэн дээр маш их маргаа үүсчихсэн. Гэх мэтлэнгээр газрын асуудал. 1000 түмэн ярьсан да. Хамгийн тод төлөөлөгч нь манай Дашвалбар байсан. Тий. Газрын асуудалд л онцгой хандах хэрэгтэй гэж. Тэгээ Монгол улсын иргэнд л газар өмчлүүлж болохоор тэгээд гадаадын иргэн хуулийн этгээдэд бол газрыг өмчлүүлэхгүйгээр тий зөвхөн тодорхой хугацаанд ашиглуулахаар ингэж хийсэн. Тэгээд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх гэдэг энэ гурван үгийн нюанс нарийн агуулгыг зөв гаргах гэж их олон хоногор бол хичээж ингэж хийсэн. Монгол улсын үндсэн хууль